За хөшөө зайдмаар бол сонь сайхан нэг иймэрхүү байна. Тэгээд бас эртний яг ингээд Монголд ингээд амьдарч ирсэн янз бүрийн одоо энэ угсааны шиг хүмүүсийн бас энэ түүх соёл бас биднээсийн түүх соёлд бас соёлтой бас салшгүй холбоотой бол байдаг. Тэгээд одоо хаашаа явахыг бол сайн мэдэхгүй, манай жолооч мэдж байгаа. Тэгээд манай жолооч чин хэн блэ гэдэг тэгсэн чинь манай төгөлдөр байгаа. Төгөлдөр маань манай хөгцөрөг аяллаа 2015 оны аялагч ийм хүүхэд байсан. Одоо бол дэнкийсэн том залуу болсон байна. Тэгээд төгөлдөр маань байна. Бацхан оо. За одоо биднээс юу хааш явах юм бэ? Хар орон зүгэлнэ. Хар орон зүгэлнэ. Nice. Хар орон дээр ирсэн. Тэгээд энд бас нэг зорж ирсэн шалтгаан нь бол бас хүмүүс энэ хар орон Эрдэнэзуу хий дээр явдаг хэдий ч бас хар орон яг музейг нь бас нэг орхигдуулдаг нэг тийм тал байдаг. Сайн байна уу? Музей үзэх гэсэн. Хизэнээс ажиллах юм бол музейн үйл ажиллагаа бол яг 7 сарын 30 хүртэл ерөөсөө ажиллахгүй хүн хүлээж авахгүй байгаа юм байна. Цачааж байна. За тэгээд гоё наадмын хоошор авсан. Наадмын хоошор. За баярлалаа. Зүгтээ цаагаас. 7 сарын 30 хүртэл карантинлсан байгаа гэж байна. Тэгээд биднээс өөрсдөө бас тэгээд яг өөрсдийнхөө энэ түүх соёл янз бүрийн юмыг одоо бас ингээд хайрлж хамгаалаад залуучуудад олон нийтэд бас ялангуяа энэ түүхийн мэргэжлийн чиглэлээр суралцж байгаа оюутнуудад ч гэсэн бас иймэрхүү материалуудыг эх орноо хайрлах, түүх соёлын янз бүрийн ийдүүлгийн зүйлсийг хайрлах юм сэтгэл зүйг одоо юм суулгах бас нэг шаардлагатай болсон байгаа. Өнөөдөр бол одоо цаг одоо 18 цаг 17 минут болж байна. Тийм учраас ямар ч хэсэн нэг хоноглох газар луугаа бол явж байгаа байх гэж бол бодож юм л байна да. Шалгаж байна. Биднээс оройж явсны эцэст бол ингээд ямар ч хэсэн буудлахаар боллоо. За манай хоёр маань тэнд одоо майхан сам аваа бэлдээд ингээд байж байна. За би одоо энд ингээд нэг майхан энтрээ бас ингээд нэг босгоцсон. Тэгэд одоо ингээд шүн ингээд болов уугүй юу шууд энэ нөхрийн чинь толгойд ерөөсө хоол болгож байна. Тэгээ хоол хийж байгаа. За тэгээд нарийн нандин юмнаас хийнэ. Андуудар компаниас одоо бэлтгэж одоо үйлдвэрлэдэг одоо тайхар борц байна. Сайхан ер нь монгол хүн бол ингээ сайхан борцтой хоол идэж яхад бол гимгүү сайхан байдаг. Цаг шөнө 2 цаг болж байна. Ийш нэг жоохон хөдлөх гээд ингээ яасан чи машинаа суулгачлаа. Машин маань ер нь янзын сайхан суусан байна. Nice. Яг гарах гад нэг жоохон бүтлгүүцэн шүн болж байгаа учраас ингээд нэг айхтар ингээд энэ гарах гад ус нөцөлцөнгөө маргааш гигээтэд бас болоо. Одоо энэ ингээд ус руугаа ингээд орчихсон. Тэгэл жоохон адал явдалтай гоё явж гинөө. Энэ шүнд л одоо хаана ирснээ мэдэхгүй тэгэл явж гин. Ямар ч юм нэг илстэй тэгээд нэг ус мустай л газар байх шиг байна тэгээд маргааш хаана гэдгийг харах уу да. Тэгээд маргааш өглөө уулзцгаая. Баяр та. Сагаа амарцгаагаарай. За өглөө нэмэнд. Өчигдөр шөнө нөгөө машинаа суулгаа ийсэн байгаа. Тэгээд гарах гэж оролдож байгаа тэгээд. За маргааш өдөр гигээтэд болъё гэдэг орхисон. Ус мус руу л орчихсон юм одоо. Хаанхын ямар ус юм бэл дөө гэдэг тэгсэн чи тэрхийн цагаан ууран дээр ирсэн байсан юм биш үү?
Nice. Бас түрүүн бас нэг сайхан мэдээ бас дуулах юм болсон. Тэр нь юу вэ гэвэл манай төгөлдөр маань ингээд машина одоо ингээд элснээс бол амжилтаа гаргаж чадсан байгаа. Баяр хүргэе. Тэгээд сэтгэл санаа нь ч гэсэн айгүй гоё байх шиг үлээ. Тэгээд ямар ч ч энд ирснэх бас жоохон амарч байгаа. Жоохон амралтын байдалтай энд явж байна. Тэгээд одоо ийшээ баруун тийшээ явхаар бас юу болохыг бол сайн мэдэхгүй байгаа. Жоохон төлөвлөгөөгөө хэлсэн үү те. Тэг яг хөө тэгээ явж байгаа те. Тэгэд энэ баруун хойд талаас ерөнхийдөө бол бас бороо наашлж явах шиг байна. Тэнгэр мэнгэр нэг жоохон ойр зуур дуграал ер нь удахгүй бороо орчих шинжтэй. Хувцас өмсч чинь. Тэгвэл ч гэсэн одоо өдрийн бараг 1 цаг болж байна. Тэгэд бороо орох гэж байгаа учраас бороо орох гээд байна. Тэгэд нөгөө нэг машин тэрэг мэрэг нь бас нөгөө нэг пүрүүс энтрийн болохоор бас янз бүрийн ингээд шавар мавар шалбагт суухаас бас жоохон зайлс хийж байна. Тэгээ тийм учраас ямар ч хэсэн би бол дараагийн газар хүртэлх зам дагуу ерөөхдөө бол боо тэгээ тэндээс уучраа олно гэж хувьдаа бол бодож байна. Ямар ч хэсэн нөхцөлийн хувьд бол юм байна. Тэгэд одоо эндээсээ ямар ч байсан өндөр улаан гэдэг сум орох хэрэгтэй байна. За ингээд бядны хідэн нөхөд ерөөхдөө бол хөдлөхөд бэлэн болсон байна. Махан сав хамаагүй маа хураацсан. Орчноо сайхан цэвэрлэлээ. За ингээд бидүүсийн ер нь ялгаруулсан хог. Энэ минийх л байгаа дөө. Миний хогнууд л байгаа. Тэгээ ерөөхдөө бол үе үеийн хөгцөрөг аяллаа одоо энэ аялагч нар мэднэ ерөөхдөө бол аялаа явж байхдаа бол ерөөсөө ямар ч газар ингээд хог хайхгүй одоо очсон газар болгоно ингэж цэвэрлдэг байсан биднес. Тэгээд ингээд яг нь энэ ингээд зан угаасаа ингэж юм багаас бол байгаа. Тэгээд бусад аялагч нар ч гэсэн бас ингээд ийш тийшээ ингээд аялаа явах гэж байхдаа бас өөрсдийн гэсэн хогны ууттай, савтай бас өөрсдийнхөө хайсан хогийг бас ингээд ямар нэг байдлаар ингээд аваа явчихж байгаарэ. Кармалаач болтгоо аваа явчихж байгаарэ гэж ингээд захиа. За тэгээд ийм байна. За тэгээд биднес тэрхийн цагаан нур хоргон тоогоос хөтлөж байгаа. Тэгээд баг зэргийн бороо шивэрсэн байдалтай байна. Гэхдээ энэ бас ойролцоогоор 2-3 цаг ингээд орж байгаа гайгүй болчих болов гэсэн гордлого бол байна. Ямар ч тач бол одоо эндээс буцаад яваад нэг 40-40 км-ийн зайд өндөр улаан гэж сум орох хэрэгтэй байгаа. Тэгээд ямар тач бол тийш очицгоо. Тэгээд замд одоо юу болох вэ? Эсвэл малчтай одоо хамт явах нь тэг зөмбөрөө тэгээд харж лээ. За тэгээд нэг иймэрхүү байна да. Тэгээд одоо цэнэгээ гамнах горимор бол ер нь шилжиж байна да. Баяр та. За. Өндөр улаан сумын нутагт ороод ирлээ. Тэгээд сумын төв эндээс нэг ийхүү харагдаж байна. Бороо ер нь баг зэргийн шиврээстэй. Гэхдээ яг удахгүй зогсчих юм шиг байна. За тэгээд төвдөдтэй уушсан баярлалаа. Баярлалаа. За одоо тэгээд цүнхөө өрөө жоох алханд. Энэ доошоо ингээд уруу чихэр нөгөө огцом
буцаж явахдаа нөгөө энэ манай хэд маань нөгөө огцсон болохоор бас нөгөө шавар мавар суугаад гусахгүй дэшээ гарахгүй байх болов уу гэ тэгээд буучлаа тий. Гэхдээ машин зэрэг эвдэлж яхаа. За за. За баяртай. За ямар ч тач 5 гаснаар энэ боллоо. Бороо ер нь намжчихлаа. Яг баг зэрэг нь орлоо. Гэхдээ яг зүгээр. Тэгээд өндөр улаан сум дээр ирж байна. Хүүхдүүд хөөрхөн гол дээр тоглож байна. За ямар ч юм би нэг ийш үсрэт хий. Nice. Ер нь яг бодоод байсан чи альтернул ингээ гарч байсан бэлээ. Би бүр тэндээс бүр ингээ тойроод энийг ингээ дагаа яваад байсан. Зүгээр готлаа тайлаар гарч байсан юм байна. Ойрд ингэж яваагүй бас нэг жоохон төсөөлсөн байна тий. За ган чимэг үлээ. За ган чимэг дүүдээ баярлаа. Бисиг хийж гисэн. За хараа ган чимэг хөхтий. За хайраа. Яг тага. эд скур хийж байгаа гинэ. Манай чи нөхдүүд л одоо хэрэгтэй байх та. За ямар ч тааш гутлаа аваа тэр алхацгаая. Аль болох зурсан газар очиод буцаад ирчмээр байна. Ууг нь эндээс гайгүй. Нэг талдаа нэг 40 гаруй км байна уу. Очих ёстой газар очих юм бол ер нь бол миний хувьд бол болоо авчиж байгаа. Тийм байна. Тийм. Баахан сарлаг л багш байна. Тэгээ сарлаг бас их ихтэй архангаа энэ хойд хэсгэрч. Буруу мэдээлэл авсан юм шиг байна. Яг жаргалан туулын бэл болохоор яг хойшоо бүр хойшоогоо Архангай аймгийн жаргаланд сумыг бас хилээд энэ тэнд бас жаргаланд сум байгаа. Тэгэхээр ямар ч гэсэн тэндээ бол жаргалан туул нь бол байх учиртай гэсэн бас нэг тийм арга гарч ирж байна. Тэгээ гол нь одоо эндээс жаргаланд орохоор бол яаж явах вэ? Тэ жаргалан сум руу. Жаргалан сум руу бэжа хашаана. Алтад Мөрөнбаг. Тийм Мөрөнбаг. Жаргалан сумын Мөрөнбаг. Алтад тэгээ жаргаланд хийж байгаа юм. Алтад Мөрөн гэж явна да. Энэ ер нь нэг жоохон асуудалтай болчихлоо. Яг тооцоолоогүй газар руу гараад ирлээ. Ууг нь ийшээ өндөр улаан руу ирээ. Тэгээд эндээс нэг ойролцоогоор нэг 30-40 орчим километр байх болов гэсэн чинь бүр хойшоо болчихлоо. Тэгээд юу болох нь тэгээ харж лээ. Жаргаланд орох шаардлагатай байна уу эсвэл эндээ байна уу сайн мэдэхгүй л байна. Тэгээд эргээд уулзцгаая. Энд нэг хідэн бас нэг буган чулуун хөшөөнүүд бас байгаа. Анууруу юу? Тэ? Тэр ер нь хэр хол уу? Донгоод усулдаа мараас болоо. Донгоогоос бол хэд үү? Донгоогоос чинь 60 байгаа. Донгоогоос 60. Эндээс донгоо хүртэл хэд вэ? 45. 45. Тэгэхээр 100. Жаргалантын бугуун хөшөөдүүдийг үзэх гэж зорж ирсэн. Гэсэн хэдий цаг хугацааны бас баригдмал байдал тэгээд дээрэс нь миний бас зарим нэг мэдээллүүдийг ингээд буруу дутууд улмаг авсны одоо ингээд ерөөхдөө бол үр шим гай гарч байна. Тэгэхээр ер нь хэрвээ чаашд ингээд ямар нэг байдлаар ингээд байгалийн үзэсгэлэнт газар ч юм уу түүхэн дурсгал газар ч юм уу ямар нэг газар очих гэж байгаа бол очих гэж байгаа газар болгоныгоо яг наривчлан судлаад хаагуур нь яаж явах ёстой хэдэн километр байдаг унаа тэрийг явдггүй юу бензин колонкер нь байгаа юу замд нь төв суурин газар таарлах үгүй юу гэдгээ хүртэл яг нарийн сайн тооцож байх хэрэгтэй. Энэ одоо бол яг миний алдаа байлаа 100% яг ингээд энэ миний өөрийн алдаа байлаа. Гэсэн хэдий явж ил байна ууг нь. Тэгэл одоо яг нэг явган нүцгэн явдаг. Тэгээд нэг үүргэвчтэй ингэж нэг ийш тийшээ явдаг одоо юм маань бас одоо ингээд яг юм хоног хугацаанд бас заримдаа ингээд нэг таарч өгөхгүй янз бүрийн имерсэр асуудал ингээд гарч ил байна. Тэгээ яах вэ? Тэгээд жаргалантын яг тэр бугуун өшөөд бол яг түргийн үеийн яг ингээд гол бас дурсгалуудын нэг
Тэгээд ерөнхийдөө бол тэр зэл чулуу тэгээд дээрээс нь одоо тэр нөгөө нэг дөрвөлжин бууш түүний хашлага түүнийг дагуулж тавьсан одоо ингээд янз бүрийн бугун чулуун хөшөө түүний одоо энэ хэлбэр сэлбэр хийцээр ингээд маш олон ингээд юм бас юм түүх соёлын юм дурсгалт газар бол байсан. Тэгээд очиж чадаагүй тэгээд харамсаж байна. Уучлаарай. Өндөр улааныг орхиол явж байна да. Зөөлөг гэж үнэхээр уур хурж байна. Новшин корона. Шүлсэндээ хасан сая. Жого уур хурцлээ. Яг нөгөө төлөвлөсөн тооцсон газараа ингэж очиж чадаагүй гэхээр. Гэхдээ яг урд бас зам цэлийж байна. Энд чи урд бас зам цэлийж байдаг сайхан буян байна. Нармаар бас яруута жаргах гэдэг юм шүү те. Яа. Гоё харагдаж байна уу? Янзтай. За, хичээг хийх үү? Цөмөрөө. Хичээг хийх гэж үзээ да те. A few moments later. Та согтуу юм уу? Анхалт шуурахгүй шүү дээ. Окей. Ой. Болгоомжтой наа хоёлаа. За хоёлаа зөөлхөн явна шүү. За тэгээ ямар ч тач чулуутын гол дээр ирчлээ. Мотоциклоор бас энд давхар явж байгаад ирсэн. Тэгээд замдаа бас нэлээдгүй олон зүйлийн тухай ярилцлаа. Монгол манай ингээд бас малчтын тухай ч гэсэн бас ингээд иммерсэр юм асуудал малчтад тулгамж байгаа энэ асуудлуудын тухай бас түрүүний залуу маань бас ярьлаа. Тэгээ ямар ч тач бол цөмөрөө ингээд яг чулуутын гол дээр бол ирсэн байна. Чулуутын гол. Одоо ингээд ерөнхийдөө бол энэ манай энэ чулуутын хавцал. Тэгээд ийм газар бол тэгээд цөмөрөө хүрэлцэн ирсэн байна. Энд хоногдохоор шийдлээ. Өнөөдөр маргааш өглөө сайхан хавцал харж ухтахаар шийдлээ. Гоё байна. Их баяртай байна. За бүгдд нь өглөөний минь. Айхтай явах. Ой. Байгалийн цогцлборт газар ерөнхийдөө бол ороод ирчихсэн явж байгаа.